iOS 16 developer beta 6 тэгээд public beta 4 гарсан. Энэ хоёр ерөнхийдөө яг адилхан үйлдэл систем гэсэн үг. За тэгээд яг одоо яг өмнөх бетагаас яг энэ бета руу апдейт хийхэд яг апдейтын хэмжээ ерөнхийдөө бол 385 МБ болсон байна. Тэгээд утаснаас шалтгаалаад ямар хэмжээтэй нь бол тодорхойлогдно. Үйлдлийн системийнх нь хийгдсэн дугаар нь яг 16.0-аар 20A534 9 жижиг бий гэсэн одоо гарсан байна. За өмнөх бетан дээр үл яг батарейны хувь гарч ирдэг болсон байгаа ноочтой iPhone-ууд дээр яг асаачих юм бол гараад ирнэ. Яг энэ бол ноочтой утас бол биш. За өмнөх хувилбарт өмнөх бетан дээр 13 mini, 12 mini, iPhone 11, iPhone 10R гэдэг гар утаснууд дээр ерөнхийдөө энэ тохиргоог асаахад хувь нь бол харагдахгүй байсан. За тэгээ энэ одоо бетан дээр тэр утаснууд дээр тэр харагддаг болсон юм уу гэвэл хариулт нь үгүй байсан бол хэвээр байна. Ерөнхийдөө л яг дараагийн бетан дээр ерөнхийдөө л яг засагтаад явах гэж бол найдаж ирсэн. Тэгээд ерөнхийдөө энэ дөрвөн утсыг ер нь үлдээсэн хэвээр байна. Эцсийн хувилбар дээр нь энэ дөрвийг одоо бити өрхөөсэй гэж бол миний зүгээс бол маш их хүсэж байна. Тэгээд яг шалтгаануудыг нь уншиж хахад 10R 11 болоод те LED биш одоо LCD дэлгэцтэй. За харин 12 mini бол 13 mini шалтгаан нь юу вэ гэхээр яг дэлгэцнийхээ хэмжээ жижиггүй учраас яг тэр бичигдэх ихтэй хувийнхаа топ батарейн дотор амар жижиг харагдах учраас одоо тавигдахгүй байгаамаа гэсэн шалтгаануудыг бол одоо ярьж исэн. Тэгээд яг хэдий энэ тайлбарууд хэрвээ үнэн байлаа гэж бодоход одоо заавал нэг тийм сонир шалтгаанаас болж одоо нэмэхгүй байх гэхээр надад ерөөс таалагдахгүй байна. Тэгээд зүгээр л бүгдэнд тэг шандаад ноочтой бүх iPhone дээр бол гаргахыг одоо би аяг хүсэж байна. Settings руугаа ороод зураглуугаа ороод шууд одоо аль алин дээр нь тарчих юм бол шууд яг тэр зураглал нь ордог болсон. Өмнө нь бол заавал ядрагаадаа давхар юм асуугаад байсан. Дахиад зураг нэмэх юм бий олон талаа юм. Одоо л гэхгүй шууд дарах юм бол шууд одоо юу засгаж байгаагаар шууд ингээ ороо авчин. Тэр нь бол аяга амар санагцсан. Нэг яг зурагныхын төлөв нэг арай өөр болсон байсан. Яг шинээр зураг нэмий гэж дараад доошоогоо явуулаад та нар яг коллекшныхаа яг одоо баруун талаас хоёр дахь холбоор гарах хэрэгтэй. Энэ нэг бөмбөглөгнүүд нь харагдах болцсон. Заавал ингэж орж иж ингэж бөмбөглөгнүүд нь ерөөхдөө бол гарч ирдэг болсон. Тэгээд яг энгийн юм үед бол ерөөхдөө бөмбөглөг ингээ байхгүй болсон байгаа. Цагаагаар аппликейшнээр нэлээд хөөрх юм байсан. Та нарыг бүх хотуудаа чагсаалтаар нь харж агаад хамгийн дээдлийн 3 цагийн дээрээ дарж байгаа репорт гэдэг байгаа. Репортын дээрээ дараад яг та нарыг юу мэдээлэл гэдэг нь ихээр одоо тухайн үед яг цагаагаар одоо чи яг бороо орж явахад та нарын цагаагаар дээр бороо орохгүй байна гэсэн мэдээлэл харагдж илэрнэ. Тэгэхээр та нар тэрийг бол засч болно гэсэн үг. Дан ганцхан одоо борооч биш. Одоо чинь юу гэдэг чинь. За нийлээ одоо тий үйл бол за ингээд яг бүх сонголтууд ингээд ямар нэгэн одоо илүү амар бага байна уу дунд байна уу гэдэг хэмжээг нь хүртэл ингэж бол зааж өгд юм байлээ. За тэгээд хэдүүл ямар ч гэсэн зүгээр за нийлээ амар бороо орж ийн. За үйл байхгүй. За сэлбэг тэнгэр байхгүй. За тэнгуүтэ бүр яг ингээд солонго хүртэл гарч ийн гэдэг бол ингээд сонгож болж байгаа юм билээ. Солонго ингээ аянгатай байна гэдэг бүх ингээд одоо тэ манан зан ингээ бүх тохиргоо ингэж яг өгдөг болсон байлээ. Энэ бол яг гоё. За тэгээ хэдүүлээ бороо орж ийн, нилээн бороо орж ийн. За тэгээ залин за яг нилээн бороо за дунд зэрэг орж ийн. За тэгээд яг солонготой байна. За тэгээд яг нэг метр секундтэй салхиных нь хурдыг хүртэл хэмжээ тохируулаад тэгээд явуулах гэж дарах юм бол яг одоо энэ зүйлийг одоо олон талаас бүх хүмүүс ингээ явуулаад их юм бол энэ цаг агаар аппликейшн цаашдаа илүү сайжирна гэсэн үг юм аа. Утасны чинь температур нэлээд өсөд ирвэл ерөнхийдөө анхааруулгын нотификейшн бол ирдэг болсон байлээ. Одоо л яг энэ утас бол яг одоо температур нэг гайгүй яг одоо яг нэг ажиллах хэвээр температур дээр байгаа болохоор ерөнхийдөө зүгээр нь ерөнхийдөө температур нэлээд өсөх хүсчүүлэр уцаа хөргөөрэй гэдэг сануулгатай зүйл гарч ирдэг болсон байлээ. Өмнөх бетан дээр би хэлжсэн уцаа ингээд хэвтэйгээр ашиглаж байхад яг одоо notification center яг татангууд ерөнхийдөө зарим нэг юм аюу жоохон одоо гацалттай сонирн байсан. Энэ бетан дээр ингээ яг гоё болсон байсан. Бидний бол яг анзаарсан. Тэгээд яг одоо яг хөгжмийнх нь юм нь яг тэр цагаагартаагаа ингээд цуг гараад яг байрлалынх нь эзэлж байгаа тэр яг нэг гоё хайтаа гаргадаг болсон. Энэ нь бол тэгээд дараагийнхын бетан дээр бүр яг гоё болж харагдах. Гэхдээ энэ дэр бол нилээ хайтаа харагдчихсан. За өмнө яг би яг хэлж байгаагүй зүйлээ сая сүүлд яг анзаарсан. Тэр нь яг ямар зүйл анзаарсан гэхээр яг энэ wallpaper-ээр анзаарсан. Энийг та нар яг custom гэж дарах хэрэгтэй. За одоо л ингээд хэдүүлээ саран дээр байгаа тий. Саран дээрээсээ одоо дараагийнх нь болохоор сарлуугаа нэг арай ойртдог. Яг шууд ингэж яг ингэх биш. Яг та нар яг дэлгэцэн дээр чирэнгээ ингээ удаан явах юм бол зураг нь ингээ яг нэг адилхан хурдгаа ингээ яг удаан явдаг юм билээ. Би энийг бол яг нэлээд уйд сууж явахдаа нэлээд оролдож байгаад бол мэдчих авсан. Энэ бол дэлхийдээ бас яг адилхан юм билээ. За ингээ дэлхий дээр байлаа гэж бодоход та нарыг дараагийн wallpaper-лөө ингээ яг удаанаар чиг явах юм бол яг зураг нь ингээ яг гоё адилхан гэж шилждэг. Энэ нь бол надад гоё байсан. Ер нь бол иймэрхүү юмуд л надад кайф өгд юм дөө. За тэгээд
За тэгээд айгүй нэг утгагүй юм гарч ирнэ. За ингээд сар ингээд болчихж байгаа. За яг ингээд те одоо яг дэлхийгээсээ ингээд яг сар руу шилжлээ ингээ өөр гараглал ингээ очиж байгаа шүү дээ тийм үү. Тэгээ энэ бол аюу гоё байгаа. За тэгэнгүүт энэ нь бол яг уу ингээд одоо ойлгохтгоо. За тэгэнгүүт одоо эндээс дараагийнхаа шилжингүүд аюу сонирм бол эндээс биш дээ. Энэ сар маань жижиг одоо ингээ сар жижигэрсээр хагаад одоо дэлхийн дагуул гараг гэдэг нь харагдах хэвээр шүү дээ. Яг уул нь харагдах хэвээр явж ирсэн. Ингээ явж ирсэн. Энэ чинь сүүл рүүгээ ингэж ирсэн шүү дээ. Ингээ дэлхий болчихж байгаа. Тийм. Ингээ дэлхий болчихж байгаа. Энэ бол ингээ уул нь ингээ нэг сайхан бас нэг тий одоо жишээ нь тэр бол ингээ дэлхий тий дэлхийгээс хэдүүлээ зааж энэ дээрээс нь ингэж буцахаар ингэж бол за болж байна одоо тэгээ яг та нар харж байгаа яг цэнхэр өнгөтэй манай дэлхий байснаа яг нэг зэг дээр очингуудаа шуурга ингэ сар болчихж байгаа. Энийг бол ерөнхийдөө бол засах хэрэгтэй байгаа. Энэ бол жоохон логикийн алдаатай тий энэ одоо гинт дэлхий сар болгох тийм тий энэ айгу буруу. За тэгээд тэр нь ч одоо дүүс тэр нь л засагдана гэж яаж энэ тэрнээс гадна яг энэ яг гаригуудын яг энэ шилжилт энэ аюулгүй санагдчихсан. Би нэг өмнө анзаарав гэдэг сүүлд л яг ингэ нэлээд орлож байгаа анзаарсан. Нийт ерөнхийдөө ингээд нийт 6 хөгжүүлэлтийн бета гарчлаа. За тэгээд public beta нь бол 4 дээр явж байна. За тэгээд одоо яг эцсийн 16.0 одоо намар одоо гарах хувилбар нь илүү төгсөж байгаа учраас одоо ерөнхийдөө бол 2 ерөнхийдөө бета гарах зай байгаа гэж харж байгаа. За яг арайч 3 биш байх гэж бодсон. 3 дахь нь ерөнхийдөө RC хувилбар нэж магадгүй. За ямар ч гэсэн тэр RC ч гүнч вэ 3 ч 2 ч хамаагүй яг юу болох гэдэг нь ихээр одоо эцсийн хувилбар гарах төгсөж байгаа учраас одоо илүү одоо шин янз бүрийн зүйл нэмж гаргана гэхээсээ илүүтэйгээр яг гар утасны чинь яг гацалтны асуудал, батарейны асуудал дээр илүү хөгжүүлэлтүүд явна гэсэн үг. Тэгэхээр яг шин үдэнд мэдгэдэггүй зүйлсүүд нь илүү бага нэмэгдэнэ гэсэн үг. Тэгээд ямар ч байсан одоо 16.0 яг уу ерөнхийдөө бол яг одоо дараа хавтад нүнтэр ерөнхийдөө миний ярих одоо шин гэсэн зүйлсүүд илүү одоо бага болно гэсэн үг. Бичлэг үзсэн баярлалаа. Дараагийн бичлэг уулзсараа баяр таа.